Хүсэж байгуул хүсэж байна гэж бичээрэй. Метабиус комик. За part 20. За part 20 хүртэл явцсан байх шүү. За subscribe дараа намайг дэмжиж өгөөрэй. Тэр өөртөөгөө хамт барьж хорсон шимэгч шоутай байлаа. Шүүчэн шоугийн бүрхүүл дотор гацсан бөгөөд түүнийг эвдэж гарч чадахгүй байв. Харин шоу нь шүүчэний хүлээснээс болж хөдөлж чадсангүй. Хэрвээ ингэж үргэлжлэвэл тэд түүний оюун ухааны сэрүүн хэсэгт маш удаан хугацаанд гацах байлаа. Тиймээ шоутай ярилцъя гэж санал болгов. Шүүчэн түүнийг сонсохоор зөвшөөрөв. Шоу түүнд хэлэхдээ амьд үлдэхийн тулд түүнээс маш өчүүхэн хэмжээний чадал хэрэгтэй. Энэ шүүчэнд огт нөлөөлөхгүй гэжээ. Тэр хүссэн ч түүний биеийг булааж авах хүч нь түүнд байхгүй гэж хэлв. Гэхдээ хатуу ширүүн зан чанартай шүүчэн түүнд итгэхгүй байлаа. Тэр шоуг яаж түүний биеэс гаргах вэ гэж асуухад шоу хэлэхдээ шууд гарвал тэр дороо үхэн. Харин шүүчэн түүнд тохирох өөр нэгэн эмэгтэйн бие олж игвэл амьд үлдэнэ гэдгээ хэлдэг. Тэр биеийн чадaltaй үзэсгэлэнтэй сайхан биетэй байх ёстой гиншүү. Ийм байдалд хүртэл их шалгууртай байлаа. Шүүчэн яаж тохирох хүнийг таних вэ гэж асуухад шоу тэд тийм хүнтэй тааралтвал өөрөө хэлж өгнө гэдгээ хэлв. Мөн тусалбал сайхан шагнал өгнө гэж амлав. Та нар ойлгож байгаа сте. Ойлгосон бол доор комент бичээрэй. Гэхдээ шүүчэн үүнд огт сонирхгүй байлаа. Би чамтай тэхгүй л гэлээ. Тэр шоуын өөрийн хэрэгт оролцохгүй байхыг анхааруулж үгүй бол дараагийн байна болно шүү гэж хэлв. Шоу яаран зөвшөөрч түүний суллахыг гуйв. Шүүчэн түүнийг сулж харин шоуач мөн түүний бүрхүүлээсээ гаргав. Ингээд шүүчэн жинхэнэ ертөнцийн бие дээрээ буцаж орж ирж чадлаа. Түүний эмэгтэйчүүд болох Дуван юу хоёр түүнд их санаа зовж байснаа хэлв. Тэд түүний сүнсэн биеэсээ бүр мөсөн гарчихсан гэж бодсон байжээ. Энэ яриа шүүчэнийг ч бас санаа зовоолоо. Эрсдлийг багасгахын тулд тэр шоу байгаа бүх орон зайг мөсөөр хөлдөөв. Дэлхий мөхөх аюулд орхон байгаа болгоомжтой илүү тэхгүй шүү дээ. Аз болоход түүний мөсний чадвар оюун санааны ертөнцид сайн ажиллаж байлаа. Шүүчэн аль болох хурдан шоу тохирох бие олж өгөх хэрэгтэй гэж бодоод диванд өөр эмэгтэйчүүдийг олж ихийг тушаав. Гэвч эмэгтэйчүүд нь үүнийг буруу ойлгож өөрсдөд нь сэтгэл хангалуун бос байна гэж бодчихдгоо. Шүүчэн өөрийн үгийг буруу ойлгосныг мэдээд яриагаа засаж дөрвөсдгийг аюулгүй байдлын тухай ерөнхий санаа зовниж байсан гэж тайлбарладаг. Тэр тэдний солих гэж байгаа огт биш гэж заслаа алтайгаа. Дараа нь шүүчэн болон Дуван хоёр хамт алхан Дуван нөхцөл байдлыг тайлбарлав. Генерал Гав аль хэдийн тоо бүртгэл хийсэн бөгөөд баазад одоогоор 1300 хүн байгаа ажээ. Үүнээс 400 гаруй аюулгүй байдлыг хариуцсан цэргүүд байв. Эдгээр цэргүүд нь Дуварууд овог болон бусад мутаас дорсон мангасуудтай хэд хэдэн дайралт амжилттай зогсоосон байлаа. Бусад ирчүүд түр хан барьж байв. Юм маш их хүчээ тусалж ажлыг хурдан амархан болгож байлаа. Эмэгтэйчүүд хүүхдүүд харин нутаг дотор ургасан мутаас дорсон ургамлуудыг цэвэрлэж бараа материалыг ажлыг хариуцаж байв. Зарим нь ургамлаас болж гэмсэн ч Дуван болон бусад ангаахын оюутнууд төр байгуулсан мис заслын өрөөнд эмчилж байлаа. Тиймээс энэ асуудал шийдэгдэж байв. Дуван хан барьж дуусмагц бүх жаахан амсгийг чадна гэж найдав. Харин шүүчэн одоохондоо хинч тайван амрах боломжгүй гэж бодож байлаа. Ядаж одоохондоо аюулгүй байдлыг хангамж хамгийн чухал байв. Одоогоор аюулгүй байдлын хоол хүнсний асуудал түр шийдэгдсэн ч Дуварын овгийн эзэлсэн энэлгийн буцаан авах хэрэгтэй байлаа. Ингэж байж эмчилгээний хэрэгсэл олж авна. Энэ талаар уулзалт хийж хариуцсан генерал болох Гав энэ даалгаврыг яаж амжилттай биелүүлэх талаараа санал сонсож байв. Капитан би анх Сан нэг санал болгох гэж байлаа. Сан одоогоор хамгийн хүчтэй дайчин багийн ажиллагаа сайн байсан юм. Гэвч Сан өөрөө үгийг нь тасалж манай гол баатар хаана байгааг асуув. Тэр шинэ бааз руу байгуулахыг дэмжсэн хэрнээ ийм чухал уулзалтанд ирээгүй хоёр нүүртэй хэрэггэж гомдлоно. Гав түүний үгэнд анхааралтай байхыг сануулв. Учир нь шүүчэн байгаагүй бол энэ бааз огт үүсэхгүй байсан. Тэгэхээр энд сууж муу ярих эрх түнд байхгүй гэж хатуу хэлв. Гав Сан хэд ойрын хараатай байна гэж бодлоо. Өмнө нь шүүчэн удирдлагын дуртай Гавд даатгсан. Тэр удирдах сонирхолгүй байсан ч Гав итгэж байлаа. Гэхдээ болгоомжгүй байдал баазыг ганцхан агшинд сүрч болохыг анхааруулж байсан. Гав үүнийг ойлгосон тулд хариуцлагыг хүлээж авсан юм. Тэр шүүчэн шиг хүчтэй хүн илүү их хүч хөөцөлтөд хизээж зогсохгүй баазыг удирдах нь түүнийг удаашруулна гэдгийг мэдэж байсан юм. Одоо цагт Гав Сан болон бусад хэрэг гарвал шүүчэн эргэлзэлгүй туслана гэж
хэлж байлаа. Гэвч Сан тэдний тулдах гэж бий дайсан маш хүчтэй гарч болох үхлийн хариуцлагыг өөрөө ч хүлээж чадахгүй гэдгээ хэлв. Өөрөөр хэлбэл тулдаанд хүн үхэх нь гарцаагүй гэж сануулсан юм. Тиймээс Гао Лаошан Фангийг туслахыг илгээхээр шийдэж бас Сүү Чэнээс тусламж хүснэ гэж амлав. Сан үнийг зөвшөөрч даалгаварт бэлтгэхээр уулзалтаас гарлаа. Замдаа түүний харьяа хүн бид аль хэдийнэ энэ баазыг өөрсдөө авах гэж байж яагаад тушаал дагсан юм бэ гэж асуув. Сан хариулахдаа Шүү Чэн болон түүний найз Шоу хоёроос болгоомжилж байгаагаа хэлв. Учир нь тэд чадвартай хүмүүс байлаа. Харин энэ даалгавар тэднийг хинж шижиглэхгүй хурдан устгах төгс боломж гэж Сан бодож байв. Ингэсний дараа баазыг авах нь илүү амар болно. Уулзалтын өрөөнд буцаж ирэв. Капитан Биг ах Гао бүх зүйл Шүү Чэнийг таамагласнаар болж байгааг хэлв. Гао Сан ямар нэгэн тэнэг зүйл хийхгүй байгаасаа гэж найдлаа. Дараа нь Гао хотын талаар асуухад аль хэдийн тагнуулын баг явуулсан гэж хариулв. Шүү Чэн өмнө тэнд маш том асуудал болж байгааг анхааруулсан байсан юм. Тэд хотын Нэ Сити гэдэг бас нэгэн хорогдох бүс байлаа. Тэнд явсан тагнуулын баг болон Шүү Чэний хуучин найзууд болох Мэй Пу Юун болон Тяну байв. Тэд одоогоор нуугдаж байсан юм. Мэй Пу Юан Сүү Чэний хурдан өсөж буй хүчийг хараад атаархаж хамтрагчаасаа түүнээс кристалл корыг гуйж болох уу гэж асуув. Тану энэ сандлыг нь хориглож тэдний амьд аврахын тулд Шүү Чэн амь насаа эрсдэлд оруулсныг бодоход хангалттай их тус авсан гэдгээ хэлдэг. Жинхэнэ хүч бол өөрөөсөө шалтгаална гэдгийг Тану ойлгодог байлаа. Мэй Пу Юан үүнийг мэддэхтэд маш олон мангас зомбитой тулцсан ч амжилт олддоггүй байсандаа бухимдаж байлаа. Гэтэл Тану гинэд дуу чимээ сонсож ахлах чимээ ойртож байгааг анзаардаг. Хэн нэгэн алхаж ирж байлаа. Хүмүүс тэдэн рүү ирж байв. Үгүй яг тэдэн рүү биш байлаа. Тэд үнэндээ хотын хаалганы зүг явж байсан юм. Зарим хүмүүс тагнуул хийж байсан юм. Хоёр тэнэг харагддаг хүн хотын ноён бараа гэж эмэгтэйчүүдийг авчиж өгчээ. Тэдний дунд эволюшн холбооноос ирсэн маш аимшигтай хүмүүс болох Джейн байв. Харуулуудыг тэднийг шалгаад хот руу оруулж хотын ноёнтой уулзууллаа. Тэр эмэгтэйчүүдийг хараа сэтгэл хангалуун байв. Октод айж амьд үлдэхийг гуйж говшиж байлаа. Яг тэр үед нэг хүн орж ирээ Шүү Чэн болон түүний баг инлэг рүү дайрах гэж байгааг хотын ноён дуулгав. Үүнийг сонсоод хотын ноён маш их уурлаж бүх хүмүүсээ дайрах тушаал өглөө. Түүний хувь Шүү Чэнийг устгавал юу ч хамаагүй байлаа. Хідэн амь эрсдхэн ч хүртэл. Гэвч энэ хүн манай хүмүүс өсөж сул дорой босон тулдах хүчгүй гэдгээ хэллээ аргалж өөр арга нь хүмүүсийг диворд болгох явдал байсан юм. Энэ удаан хугацаанд шаарддаг байлаа. Энэ үед чимээгүй сууж байсан Жэйн гинэт үг хэлж хурдан аргаар дивордын цэрэг бий болгох санал болгов. Хотын ноён түүний үгийг сонсохоор болов. Удалгүй хотын ноён Жэйн туслахыг тулд муу хүмүүсийг шийтгэж тэднийг ашиглахаар шийдлээ. Тэр үнэн худлыг шалгах хэрэгтэй гэж хэлээд маш аимшигтай шийдвэр маш хурдан гаргадаг. Жэйн тусгай уусмал ашиглан хүмүүсийн хүчээр диворд болгон хувиргаж эхлэв. Зарим хүмүүсийг хүчээр том сав руу хийж байлаа. Энэ тэнд байгаа хүмүүс та нар сонгогдсон хотын ноёнд үйлчлэх ёстой гэж чанга хэлнэ. Тэр үнэхээр маш аюултай муу санаатай хүн юм шиг харагдана. Жэйн Шүү Чэнд маш их өршөө санаж байгаа бололтой. Учир нь Шүү Чэн өмнө эволюшн баазыг устгасан тулд Жэйн баригдаж зовж шаналсан юм бэлээ л дээ. Удалгүй ихний дуурууд савнаасаа гарч иж эхлэв. Хотын гадна нууцаар харж байсан тагнуулууд үүнийг хараад маш их зочролд орно. Хотын ноён хотын бүх хүмүүсийг дувордууд болгохоор төвлөж байгааг тэд сайн нэг ойлголоо. Энэ хотод ойролцоогоор 2000 хүн амьдарч байсан юмсанжээ. За ингээд part 20-ыг энэ үргээд дуусчихна. Тэгээ та бүхэн энэ чаналыг дэмжиж яваарай. Энэ дээр зөвхөн комик л орох болно. Энэ комикийг дуусгасан дараа дахиад бүр маш гоё комикийг оруулах болно тулаантай.